видео үзүүлж байна. Ойрын ирээдүйд биелэлээ олох гайхалтай 10 технологи. Бид танд ирээдүйн технологиудыг танилцуулахаар бэлтгэлээ. Тэдний тусламжтай манай дэлхий 180 градус өөрчлөгдөх нь гарцаагүй юм аа. Ингээд тэдгэрийг хамтдаа сонирхцгоё. 1. Био хөргөгч. Оросын инженер Юрий Дмитриев нэгэн шин төрлийн хөргөгчийг зохион бүтээсэн. Түүний бүтээсэн хөргөгчийг биоробот рефрижератор гэж нэрлэжээ. Гэхдээ анх хараад хинч хөргөгч гэж хэлэх аргагүй. Учир нь ямар ч хаалга тавиур байхгүй, харин хүнсийг өөртөө агуулгах чадвартай шингэн гэлээр дүргсэн агуулга юм аа. Цахилгаан зарцуулалт маш бага учраас уг био хөргөгч нь эдийн засагт хэмнэлттэй байхаа. Биопамлитер гэл нь ямар нэг үнэргүй, хоргүй бөгөөд өөрийн энергиэрээ хүнсийг хөргөж хөлдөөдгөө. Тус хөргөгчний хамгийн том давуу тал бол хязгааргүй том багтаамж ажээ. Та хананд урт нарийн тавшиг хөргөгчөө наагаад л хүссэн хэмжээгээрээ эд зүйсээ хийх боломжтой. 2. Өндөр хурдны 5G интернетэд зориулсан дронууд. Зарим улс оронд иргэдэн зөвхөн 4G сүлжээг ашигладаг байхад Google компани дэд зэргийн хурдан 5G сүлжээг зохион бүтээхээр шийджээ. Тэд энэ дэвшилтэд төслөө Project Skybender гэж нэрлэсэн байна. Төслийн хамгийн гол зүйл нь нарны энергиэр цэнэглэгддэг нисгэгчгүй онгоцнуудын тусламжтай дэлхийн нийтэд 5G сүлжээг түгээхэд оршино. Харин тус сүлжээний хурд нь секундэд 1 гигабайт байх юм. Google компанид утасны дэлгэн сүлжээний багтаамжийн асуудлыг шийдвэрлэхэд дутуу байгаа. Хэрвээ инженерүүд энэхүү асуудлыг хурдан шийдвэрлэж чадвал ирээдүйд бидний ашигладаг интернет хурдны хязгааргүй болох юм байна. 3. Хязгааргүй багтаамжтай 5D диск. Их Британий эрдэмтэд туршилтаар хязгааргүй шахуу их мэдээлэл суулгаж болох 5D дискийг зохиожээ. Диск мэдээллийг 5G хэмжээст 1000 жилийн турш хадгалах боломжтой. Хэмжээгээр жижиг энэ дискний багтаамж нь 36 терабайт юм. Диск нь нугаларч мууддаггүй 1000 градусын даралтанд ч тэсвэртэй ажээ. Төлөвлөгөөгөөр бол тун удахгүй 5D диск нь мэдээлэл хадгалах гол хэрэгсэл болж хувирах юм аа. Дискэнд мэдээлэл хуулах үед 3 давхар наноцэг болж хувирна. 5D цэг шиг хэмжээтэй, харин наноцэгүүд нь гэрэлт хувирдаг. Дискийг уншихын тулд полиаризатор, Microsoft зэрэг гэрлийн нөлөөг өөртөө шингээх зүйл хэрэгтэй юм аа. Английн эрдэмтэд зохион бүтээсэн дискэндээ Библи, хүний эрхийн тунхаглал, Ньютоны ажлын тэмдэглэл зэрэг олон мэдээллийг суулгасан байна. 4. Хүчил төрөгчтэй тарилга. Америкийн Бостон хотын хүүхдийн эмнэлгийн эрдэмтэд өвчтний цуснд хийж болох микро хэмжээтэй хүчил төрөгчийг зохион бүтээжээ. Микро хэмжээтэй хүчил төрөгчтэй тарилга нь огт амьсгалах боломжгүй болсон хүний амьдралыг аврах чадвартай гинэ. Энэ аргын тусламжтай эрдэмтэд хүний цуснд 70% хүчил төрөгчийг оруулах боломжтой юм байна. Маш жижиг хэмжээтэй хүчил төрөгчийг липид капсулд оруулна, харин капсулын хэмжээ ердөө 2-4 микрометр юм аа. Тэдгээр микро хэсгүүд нь шингэн дотор хадгалагдах бөгөөд өвчтөнд тарьсан үед капсулууд нь цуснд хүчил төрөгч дамжуулдаг ажээ. 5. Усан доорх түнэл. Норвегийн эрдэмтэд энэхүү агуу бүтээлийн эзэд юм. Удахгүй Норвегид усан доогоорох автомашины түнэл барьж магадгүй ажээ. Тус түнэл нь усан доор 30 метрийн гүнд байрлах юм аа. Ийм огт өөр ертөнцийн замууд нь тээврийн томоохон асуудлыг шийдэж чадна гэж эрдэмтэд үзэж байна. Тус түнэлийн бүтээн байгуулалтанд 25 тэрбум $, хөрөнгө оруулалт хийжээ. Улмаар 2035 онд ашиглалтанд орох юм. Харин инженерүүдэд усны урсгал, хүчтэй салхи давлгаа зэргийг тэсвэрлэх аргыг олох дутаад байгаа юм аа. 6. Био гэрэлтүүлэгтэй моднууд. Хэсэг эрдэмтдийн багийнхан шүн орой гэрэлтдэг био гэрэлтүүлэгттэй модыг бий болгохоор ажиллаж байна. Хэрвээ хуурай газар дээрх модод гэрэлт цох эсвэл далайн залхаг шиг гэрэл цацруулдаг байсан бол шүний цагаар манай дэлхий харьцангуй гэрэлтэй байх ажээ. Эрдэмтэд өдгөө гэрэл цацруулдаг хэд хэдэн ургамлыг гаргаж аваад байна. Харин одоо ийм төрлийн мод л дутуу байгаа юм байна. 7. Нугардаг зурагт. LG корпорац уян дэлгэцтэй эвхтэж нугардаг зурагтны туршилтын загварыг зохиогоод байгаа юм аа. Тус зурагтыг полимерээс бүрдсэн лид дэлгэцээр хийжээ. Цахилгаан барааны бусад компаниуд ч мөн адил тесрэлт хийсэн уян дэлгэцтэй зурагт бүтээх ажилдаа ороод байгаа. Харин бидэнд одоо хүлээх л үлдлээ. 8. Ер бусын хараа бэлэглэх нүдний линз.
Канадын нэгэн эмч жирийн хүний хараанаас 3 дахин илүү сайн нэгтршилтэй линз бүтээхээр сэтгэл шулууджээ. Түүний бүтээсэн линз нь хүний хүүхэн харааг сайжруулах зорилготой ажээ. Тиймээс линз суулгахын тулд 8 минутын багахан хэмжээний хагалгаанд орох шаардлагатай. Хагалгааны дараа 10 минут болоод линз хүүхэн хараанд байрлал олж сууж өгдөг байна. Ингэснээр та насан туршдаа хэн хүнээс илүү сайн хараатай амьдрах боломжтой юм а. 9. Шүршдэг хувцас. Испани зохион бүтээгч хувцас гаргаж авдаг ер бусын шүршдэг будаг зохион бүтээжээ. Тус шүршдэг зүйлийг биенийхээ аль хэсэгт шүршиж болно. Шүршдэг будаг хатсны дараа түүнийг тайлаад угаагаад дахин өмсгөд хувцас бэлэн болж байгаа юм а. Түүний бүтээсэн энэ зүйл нь зориултын давуу полимерээс бүтжээ. Энэ технологийн тусламжтай хосгүй загварлаг хувцсыг ч бүтээх боломжтой юм а. 10. ДНК-гийн тусламжтай бүтээсэн хүний хөрөг. Хийсер Хагбог хэмээх Америкийн нэгэн оюутан тухайн хүний ДНК-гийн тусламжтай хөргийг нь гаргадаг технологи зохион бүтээсэн. Тэрээр хүмүүсийн ДНК-г зажилсан бох тамхины ишнээс авсан юм. Ингээд тэдгээр ДНК-г 3D принтерт зориулан програмаар дамжуулж компьютерт оруулна. Улмаар тухайн ДНК-ны эзний хөрөг үнэн боддоор бий болох нь тэр ажээ.